Ховд аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн сувилхун албаас эрүүл мэндийн салбарын ахмад наснуудад хүндэтгэл үзүүлэх тэдний туршлага дурсамжийг сонсох зорилгоор ахмадуудаа сонсын удирдлагыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндийн сайдын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А-дрофт 85 дугаар тушаалын хүрээнд болсон бөгөөд сувилхун салбарын гавьяа түүхийг бүтээлсэн ахмадуудад талархал илэрхийлсэн мөч байлаа. Эрүүл мэндийн салбар бол эмч, сувилагч, тусгай мэрэгчлэнгүүгээр бол төсөөлшгүй юм салбар байдаг. Үүний дийлэнх хувь нь бол сувилагч, тусгай мэрэгчлэнүүд тусламж үйлчилгээнд гардан үйлдэл үзүүлэх, эмчилгээний дараах асаргаа сувилгаа хийх, өвчтөнд 24 цагаар хамгийн ойр дотн үйлчилгээ үзүүлдэг ийм хүмүүс байдаг. Өнөөдөр бид нар бүсийн онцлогоо эмчилгээний төвөөс ахмад насныхаа тэтгэврт гарсан арга зүй сувилагч, ахлах сувилагч, нярав сувилагчаар ажиллаж байсан сувилагч тусгай мэрэгчлүүд их баригчнараа урин оролцуулж нэгэн өдрийг бол хамтдаа өнгөрүүлж байна. За энэхүү арга хэмжээнд ахмадуудаа уурснаар бид нэр 100 жилийг түүчээлэн ажиллах энэ их гоё боломжийг нээж өгсөн тэдний оролцоогүйгээр бидний өнөөдрийн байдал төвшөнд бол хүрэхгүй байсан учраас бид нар ахмад үеэ хүндэлж тэднэрээс харилцан суралцаж байх нь бол үр дүнтэй гэж үзэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Нийт бүсийн онцлогоо эмчилгээний төвөөс 300 гаруй ахмад ажилтан байдаг. Үүний 200 гаруй нь бол сувилагч тусгай мэрэгчлүүд байдаг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн хувьд бол 40 гаруй сувилагч тусгай мэрэгчлэн их баригч нар маань энэхүү арга хэмжээнд оролцож байна. Өдөрлөгт сувилхун удирдлагын багт ажиллаж байсан үеийн ахлах сувилагч, их баригч, тусгай мэрэгжилтэн нярав сувилагч нарын 30 гаруй ахмадууд урилгаар хүрэлцэн ирж өөрсдийн ажил, амьдралын алтан дурсамжаа хуваалцлаа. Тэдний дунд эрүүл мэндийг хамгаалах гавьяат ажилтан, мэс заслын сувилагч Бямжав, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд сувилагч Сонин цэцэг, Бямсүрэн зэрэг гавьяатнууд байсан нь энэ өдрийг бүрч онцгой болгосон юм. Ахмадууд маань өөрсдийн хайр, сэтгэлээ зориулж байсан тасгуудад зочиж өнөөгийн үйл ажиллагаатай танилцж сэтгэлдээ хуваалцсан юм. Дөрөв ээлжтэй болж өргөжөөд яг л одоо хийгдэх журамнаас Улаанбаатар хотод ямар юу явагддаг тэр бүх үйл ажиллагаа бол бүрэн явагдсан байна. Бүх юмнууд одоо яг бидний төлөвлөж хийж хийхинсэн гэсэн юмнууд бол бүрэн бүтнээр одоо хийгдсэн байна. Ингээд эмнэлэг бол үндсэндээ бол бас нэлээд шинжлэхсэн байна. Нэлээд сайхан тоног төхөөрөмж бий болсон байна. Ажилчдыг бол одоо бас ахуй амьдрал юмар нь бас аваа харж үздэг болсон юм байна. Бидний үе тийм юм байдгүй байсан шүү дээ. Улаан гараараа л зүтгэжсэн. Ингээд одоо та нөхрөнтэй эрүүлэн хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн удирдлагуудын санаачлагаар байгуулагдсан сэтгэлийн ачлал төрийн бус байгууллага танилцуулав. Энэхүү байгууллага нь тэтгэврт гарсан ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дэмжлэг үзүүлэх, ажил зуучлах зэрэг олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь ахмадуудын ирээдүйн сайн сайхны төлөө том алхам болж байна. 1976 оноос хойш төрөхөд ажиллаж байсан, бид нарыг ажиллаж байсан үеийг бодвол эрс тэс шал өөр болсон байна. Ганцхан жишээ хэлэхэд бид нарыг ажиллаж явах нөгөө төрхийн инкубатор гэдэг чинь ингээд нэг 200-гийн лампчиг ингээ хооронд ингээ холовцсон дээгүүр ингээд мотор юм нөгөө няраа хүүхдийн бүрхүүл шиг тийм бүрхүүл хийчихсэн. Тэгээд арзитгэнд ингээ залгаж хүүхдүүдээ ингэж дулаацуулдаг, хүүхдүүд няраагаа ингэж асардаг байсан бол одоо бүгдээрээ ингээд орчин үеийнхаа тоног төхөөрөмжөөр тоноглогдоод төрөх тас маань шинэ байранд ороод бид нар ч одоо энэ хуучин хүүхдийн тас байгаа энд манай төрөх тасаг ажил байж байсан шүү дээ. Тэгээд маш сайхан санагдлаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд орчин шинэ үеийнхаа техник технологид уралдаад залуучууд маань эрч хүчтэй маш сайхан ажиллаж байгаа юм байна. Та нарынхаа сайжрын ажилд нь улам их амжилт хүсье. Сэтгэл хөдлөл бас сайхан байна. Баярлалаа талархтаа. Тэгээд би өнөөдөр сэхний тасгаар ороод нэг цаг мэс заслын хаалгаанд орлоо хамтраад бас тэр үеигээ санаа сайхан байна. Тэгээд манай мэс заслын тасаг хаалгааны энэ сэхэн амьдруулах мэдээгүүч тасууд сүүлийн үеийн тоног төхөөрөмжээр бүрэн хангалтсан. Айгүй сайхан. Одоо сэхний тасаг гэхтэл амьсгалын аппарат бүр 6-7 болсон байна. Тэгээд байгаа орчин бас айгүй гоё санагдлаа. Тэгээд манай сэхний тасгаар ер нь сүүлийн үеийн жишг тасаг болсон болов гэсэн сэтгэл төрлөө. Тэгээд та бүгд
боломж гарвал сэхний тасгаар нэг ороо тараараа. Орчин айгүй сайхан болсон байна. Тоног төхөөрөмж айгүй сайхантай болсон байна. Тэгээд та бүгдтэй энэ удирдлагуудаа суулгах албатаа тэгээд цаашид улам их сайхан тоног төхөөрөмжээр хангалсан залуу болсон хүчнүүд аюул сайхантай болсон байна. Тэгээд та бүгдтэй улам их ажлын өндөр амжилт хүсье. Сэхний тасаг бол яг л жишг тасаг болсон байна гэж би бодлоо. Удирдлагын төгсгөлд хүрэлцэн ирсэн ахмадуудад талархлын үүднээс 5 сарын 19-нд болох эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах урилга болон гарын бэлгийг гардууллаа. Ахмадуудаа сонсын удирдлага нь зөвхөн дурсамж хуваалцах төдийгүй эрүүл мэндийн салбарын өнгөрсөн одоо ирээдүг холбосон утга учир дүүрэн арга хэмжээ боллоо. Тасагтаа ирж ажиллах боломжийг олгож өгсөн одоо удирдлагын багийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. За би дотрын засгийн менежер сувлагчийг 33 жил хийгээд тэтгэвртэй гарсан. За тэгээ өнөөдөр тасгаараа орж ирсэн ер нь энэ эмнэлгийн нүүр царай айгүй сайхан болсон байна. Манай тасагч гэсэн айгүй гоё илж. Тэгээ бид бүхэн одоо ажиллаж явах хугацаанд ер нь энэ тасаг нэгжүүдийг жоохон ингээд хилээд томруулаад тус нь ингэж ажиллуулвал их зүгээр юм а гэж бодож ирсэн. Манайхаас одоо зүрх судасны тасгийн маань ингээд доош нь нэг давхар руу гаргаад их сайхан тогтчулж өгсөн улсуудад их баярлалаа. Яагаад гэвэл одоо дээр дотрын тасагт ингээд зүрх судасны хүндрэлтэй өвчтөнгүүд гараад ирэхээр айгүй хэцүү байдаг гэсэн. 3 давхар руу тэр хүмүүсийг чи аваад гарна. Тэгэл үйлчлэгээ энэ төр үзүүлэхэд айгүй төвөгтэй байдаг гэсэн бол одоо бол 2 салгаад ингээд үйл ажиллагааг жигдрүүлсэн явдалд их баярлж байна. Тэгээд бүх энэ тасгад эмнэлгийн нүүр царай бол айгүй их гоё болсон байна. Тэгээд манай тасагт бол одоо нэг жоохон тасагтаа орж ирээд ингээд хараад явж хахад манай тасгал одоо энэ үйлчлэгээс жоохон хоцорсон болов гэж бодож байна. Одоо захиралд хандаж хэлэхэд дотрын тасгийн тэр коридорыг болон дотрын засгийн нэг жоохон өнгө оруулаад өгөөч гэж гуймаар байна. Бусдаар болоод айгүй сайхан байна. Тэгээд энэ бидний уламжлаад дараалаад ажиллаж байгаа энэ ахлах сувилагч нар менежерүүд ер нь энэ дотор ажиллаж байгаа бүх улсуудыг би аливаа ажилд өөрийн гэсэн сэтгэлээсээ хандаасаа хонцын сэтгэлээр битгий хандаж байгаасаа гэдэг юмыг л одоо хэлий сургамжлъя гэж бодож байна. Яагаад гэвэл учир дутагдaltaй юмнууд бол зарим газар бас харагдаж байна. Тийм аа тэгэхээр хүн гэдэг амтан хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ сэтгэл гаргаад ажиллах юм бол тэр ажлыг хийсэн хөдөлмөрийн хөлс биднэрт маш их чухал хүртээмжтэй хүрдэг байхгүй хүүхдүүд мэргэжил ингэж бодож байна. Тэгээ та бүхэндээ их баярлалаа. Хоошид биднийг ингээд ураад бидний бас одоо сэтгэл санаанд байгаа тийм үү. Энийг ийм бодол санааг сонсоод ингээд ажиллаж байгаа юм бол их зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдөөрэнд нь их баярлалаа. Бүгдээрээ урт наслаараа удаан жаргаараа баярлалаа. 8 он төгсөд тэрнээс хойш эмнэлэгтэй амьдрал дээр холбогдож 13 онд тэтгэврт гарсан. Манай эмнэлэг тухайн үед бол 300 гаруй ажилчтай байлаа. Одоо 500 гаруй ажилчтай болж маш их өргөн том сайхан үйл ажиллагаа явуулдаг бүсийн онцлогын төв болж өргөжсөн байна. Өнөөдөр бол ингээд ахмадуудтайгаа уулзаад одоо ингээд та бүгдийнхээ дунд орсон чи яа тухайн ажиллаж байсан үеийн шигээ сэтгэл өндөр байна. Тэгээд үеийн одоо удирдлагуудаа маш их баярлалаа. Ерэн үйл ажиллагааны байдал бол ер нь маш их өндөрт явж байгаа юм байна. Ерөөсөө нэгж байгууллагууд тасгууд бол их өргөжсөн байна, тогтсон байна. Жишээ нь манай лаборатори гэхэд бол тоног төхөөрөмж маш ихээр ирсэн байна. Одоо лабораторид бол өглөө ирээд хатгалт хийгээл өнөөдөр үйл ажиллагаатай танилцж байхад ерөөсөө цоо шин юм дотор орсон шиг санагдлаа. Тэгээд лаборант нар ч гэсэн одоо ер нь багаар ажиллах идэх чармаалт гэдэг юмыг маш сайн хэрэгжүүлсэн байна. Тоног төхөөрөмжийн үед бол одоо та бүхэн харьцаж байгаа болохоор бас төсөөлөн бодож харж байгаа байхаа. Тийм учраас маш их сайхан сэтгэлдэл төрлөө. Бид нарыг ингэж эргэж хуучин амьдралд маань авчирж одоо бид нарыг нэгэнтэй нь уулзуулж энэ үйл ажиллагаанд оролцсон та бүхэндээ их баярлалаа удирдлагууд. Тэгээд энд юу харагдаж байна вэ гэхээр тухайн үед бид нар ч одоо 10 хэдэн жилийн өмнө 30 жилийн өмнө ажиллаж байсан юм чи яаж зөөрцөх вэ? Тухайн үедээ бол юм одоо шатлалаараа хөгжлөөр явдаг учраас ерөнхийдөө бол үйл ажиллагаа гэдэг юм маш сайн явагдаж байна. Тоног төхөөрөмж технологи гэдэг бол маш сайн хөгжиж байгаа юм байна. Бидний хийжсэн үедээ ер нь харьцуулж хэлхийн аргагүй тийм сайхан хөгжсөн байна. Тэгээ та нартай урт наслаараа удаан жаргаараа маш их
үйл бүтээгээрээ гэж хэлье. За тэгээ баярлалаа та бүхэнд. Манай Гавьяата сувлагчдын үр бүтээлтэй хөдөлмөр сэтгэлийн илч хойч үеийнхэндээ үргэлж урам зориг өгсөөр байх болно.